Бүгдээрээ сайн байцгаана уу? Номын аялал сувагтаа тавтай морилно. Энэ удаад та бүхэндээ танилцуулах гэж би ном маань амьдрах хугацаа бид яагаад хөгшөрдөг вэ? Хөгшрөх ёстой гэж юу гэдэг нэртэй энэхүү ном байна. Дэлхийн 20 гаруй оронд бестселлер болж чадсан энэхүү ном нь хөгшрөлтийг онцолж хөгшрөлт гэж юу болохыг тайлбарладаг. Энэ номын зохиогч нь Америк нэгдсэн улсын Харвардын их сургуулийн профессор, хөгшрөлтийн талаар судалдаг Дэвид Синклер гэдэг хүн байна. Профессор Дэвид хөгшрөлтийг өвчин гэж хэлсэн. Яагаад өвчин гэж хэлсэн бэ? Жишээлбэл ханиад хүрэхэд хамарнаас нус гоожох, ханиалгах, халуурах зэрэг олон шинж тэмдэг илэрдэг. Эдгээрийг ерөнхийд нь ханиад гэж нэрлэдэг шүү дээ. Үүний нэгэн адил бид нас ахих тусам янз бүрийн өвчнөд илүү өртөмтгий болдог. Жишээ нь хор тавдар, зүрхний шигтээс, чихрийн шижин гэх мэт амьдралын хэм маягтай холбоотой өвчнөд өртөмтгий болдог. Бас нэг юм нь хүмүүс үнэхээр өвдсөн үедээ л эмнэлэгт ханддаг. Тэгээд янз бүрийн эм болон мэс заслын аргаар өвчнөө эмчилж чаддаг ч гэсэн заримдаа эмийн нөлөөгөөр биеийн бусад эрхтнүүд муудах үе байдаг. Таныг залуу байхад өвчин туссан ч хурдан идэгдэг, өвдөх нь асуудал биш байсан бах. Гэхдээ хөгшрөхөд бие маань залуугийнх шигээ биш болсон байдаг. Өөрөөр хэлбэл хөгшрөлт нь бүх өвчний их үүсвэр болж өгдөг. Тиймээс энэ нь хөгшрөлтийг эмчлэх боломжтой гэдгийг харуулж буй нэг арга юм аа. За тэгвэл хөгшрөлт гэж юу вэ? Хөгшрөлтийн нэг механизм нь ДНХ-гийн гэмтэл юм. ДНХ-гийн гэмтэл нь хүний биед байнга тохиолддог. Тухайлбал тамхи татах, нарны хит ягаан туяа, хоол хүнсэн дагуулдаг, хорт тавдар үүсгэгч бодис зэрэгт ДНХ маань гэмтдэг байна. Тиймээс бидний амьдрах явцад ДНХ маань байнгын гэмтдэг гэсэн үг. ДНХ гэмтсэн тохиолдолд засварын ажил шаардагдана. Энэ үед биедх аврах анги гэж нэрлэгддэг сиртуин генүүд идэвхжиж эхэлдэг байна. Сиртуинийг урт наслалтын ген гэдэг бөгөөд хөгшрөлтийн явцыг удаашруулж хүнийг урт наслуулах үүрэгтэй. Тиймээс биеийн эсүүд 4 сар тутамд солигддог гэж үздэг бөгөөд сиртуин нь эдгээр эсүүдийг шинчлэх ажил хийдэг байна. Гэхдээ ДНХ гэмтсэн тохиолдолд гэмтсэн хэсгийг яаралтай засах шаардлагатай байдаг тул эсийн шинжилэлтийг хойшлуулдаг. Ингэж хүний эсийн ДНХ их хэмжээгээр гэмтэх тусам сиртуинууд эсийг шинчлэх чадваргүй болж хөгшрөлт явагддаг. Тийм болохоор та залууч бай, хөгшинч бай, хэрэв таны биеийн ДНХ ноцтой гэмтсэн бол нөхөн сэргээх боломжгүй. Хамгийн муу тохиолдолд таны эсүүд үхэж өгсөн эсүүдийг нөхөх боломжгүй болно. Үүнийг хөгшрөлтийн үзэгдэл гэж хэлж болно. Тэгвэл хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд бид юу хийж болох вэ? Хамгийн гол нь ДНХ-гийн гэмтлээс сэргийлэх хэрэгтэй. Ингэж чадвал хөгшрөлтийг удаашруулах боломжтой. Гэхдээ эрүүл амьдралын хэм маягийг л баримталж чадвал хөгшрөлтийг удаашруулж чадна гэж та бодож байна уу? Гэхдээ энэ номын зохиогч үнээс илүү их зүйлийг хэлж өгсөн. Энэ нь бидэнд хөгшрөлтийг эмчлэх, өөрөөр хэлбэл залуужих арга замыг зааж өгдөг гэж хэлж болно. Энэ нь юу вэ гэвэл ДНХ-дээ гэмтэл учруулахгүйгээр зохих хэмжээний ачаалал өгөх явдал юм. За тэгвэл энэ нь юу гэсэн үг вэ? ДНХ гэмтсэн үед сиртуин аврах баг гэмтсэн хэсгийг засварлахаар илгээгддэг талаар тайлбарласан. Гэхдээ эвдрэл нь тийм ч их биш. Засах шаардлагагүй бол сиртуин маань анхны барилтаа эргэж очдог байна. Ийхүү сиртуин хэмээх аврах багийг илгээж аврах багийн буцаж ирэх хугацааг бэлтгэл сургуулилт болгон ашиглаж сургаснаар залуужих хүч нэмэгдэнэ гэсэн үг. Ингэснээр та амьд үлдэх чадвараа сургах боломжтой байх нэ. Өнөө хүртэл бид хөгшрөлтийн механизмын талаар багч гисэн ойлголттой болж чадсан. Тэгвэл бид хөгшрөлтийг хэрхэн зогсоож эмчлэх вэ? Нэгт нь бага идэх хэрэгтэй. Хоёрт нь дасгал хөдөлгөөн хийх. Гуравт нь саунд орох юм. За тэгвэл бага идэх талаар ярилцъя. Та гурил будаа идэх дуртай юу? Өглөөнөөс эхлээд ачаал ихтэй ажилладаг хүмүүс өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолыг 3 удаа идэх шаардлагатай байдаг. Энэхүү номонд өдөрт 1 юм уу 2 удаа хоол идэх нь дунд зэргийн ачааллыг өөртөө өгч байгаа хэрэг гэж хэлсэн байна. Мөн та 1 удаад идэхдээ хэрэг хэмжээгээр хоол иддэг вэ? Ер нь бага зэргийн өлсгөлөн мэдрэмж төрсөн үед
хангалттай хэмжээнд эцэн гэж үздэг. Тиймээс хүн дунд зэргийн ачаалттай буюу бага зэргийн өлссөн үед амьд үлдэх чадвартай байдаг байна. Ахаад нэг анхаарах зүйл бол мах, загас, өндөг, сүү зэрэг хоол хүнс хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Яагад гэвэл эдгээр нь амьтны уурга бөгөөд хит их энерги агуулсан хоол хүнсэндээ ордог. Мэдээж амьтны болон ургамлын гаралтай хоол хүнснээс зайлшгүй шаардлагатай амин хүчил ураг зэргийг авдаг. Гэхдээ ургамлын уургийг биж хингээх үр ашиг тийм ч сайн биш гэж ярьдаг байсан. Гэхдээ энэхүү номонд доктор Дэвидийн судалгаагаар ургамлын уургийн шимэгдэлтийн үр ашиг нь хүний биед яг тохирсон болохыг илрүүлсэн байна. Ургамлын гаралтай уураг агуулсан хоол хүнс нь амьтны гаралтай хоол хүнстэй харьцуулахад харьцангуй бага энергийн агууламжтай байдаг тул ялангуяа жингээ хасах гэж буй хүмүүс хамгийн тохиромжтой гэж хэлж болно. Нөгөөтэйгөр амьтны гаралтай уураг агуулсан хоол хүнс нь өөх тос ихтэй байдаг тул хит их өөх тос эрчим хүч хэрэглэх нь бидний биед асуудал үүсгдэг, мөн биеийг хүнд болгодог байна. Нэмж дуртахад хям, гахаймах зэрэг боловсруулсан мах хэрэглэхгүй байх хэрэгтэй. Эдгээр нь хансан тосны хүчил, хүнсний хадгалтын бодис, хүнсний нэмэлт бодис агуулдаг бөгөөд судасны хатуурал үүсгдэг. Түүнчлэн боловсруулсан махыг хадгалж амттай болгохын тулд хорт хавдар үүсгэгч бодисыг нэмэх шаардлагатай байдаг. Мөн түрүүнд дурдсанчлан хорт хавдар үүсгэгч нь биеийн ДНХ-г устгадаг. Тиймээс боловсруулсан мах хэрэглэхээс зайлсхийгээрэй. Энэ хүртэл дүгнвэл хоол идэхдээ өдөрт 1 юм уу 2 удаа хооллох, ургамлын уургаар баялаг хоол идэх, өлсгөлэн байхын тулд аль болох их цагийг бий болгох. Эдгээрийг хийснээр сертонинээ сургаж чадна. 2 дахь алхам бол дасгал хөдөлгөөн хийх юм. Дасгал хийх нь маш энгийн бөгөөд өдөрт 10 минут гүйх эсвэл алхахад хангалттай. Ингэснээр та биедээ хөнгөн ачаалал өгч чадна. 3 дахь алхам бол саунд орох юм. Саунд орсноор халуун газраас хүйтэн газар руу шилждэг. Ингэснээр биедээ бага зэргийн ачаалал өгч таны биеийн тархлааг сайжруулдаг байна. Эдгээр 3 алхмыг хийхдээ анхаарах ёстой зүйл бол зөвхөн ачаалал өгөх тул тэдгээрийн алийг нь хэтрүүлж болохгүй. Эцэст нь хэлэхэд та ямар ч үнээр хамаагүй зайлсхийх ёстой зарим зүйл байдаг. Жишээлбэл тамхи татах юм. Тамхинд дагуулгаддаг бодисууд ДНХ-г маш ихээр устгадаг. Тиймээс хизээж тамхи татахгүй байгаарай. Энэ хүртэл видеог маань үзсэн та бүхэнд баярлалаа. Тэгвэл дараагийнхаа бичлэгээр уулзалтлаа. Түр баяртай.